Үүдэлчин ахуй соёлын үндэс болсон бэлчээрийн мал аж ахуйн Тэнгэр газрын аашарын шангаас ихээхэн хамааралтай. Тиймээс байгаль дэлхий уул усаа аргадан гуйх, хориглон сахих, хайрлан хамгаалах арга ухаан нь цагийн уртад шашин шүтлэгтэй хослон баяжиж, тахилга тайлгын зан үйл болон дэлгэрчээ. Хүмүүний нэгэн адил байгаль эхийн үр сад, олон төрлийн амьтан ургамлын орших орон болсон уул усыг хайрлан хамгаалах агуулга бүхий уул овоо тахих Монгол зан үлийг 2017 онд ЮНЕСКОгийн хүн төрөлхтний яаралтай хамгаалах шаардлагатай соёлын бие тус үеийн жагсаалтад бүртгэсэн байна. Нүүдлийн соёл иргэншилтлийн тэр үнэт зүйл нь юу юм бэ? Монголчууд яагаад одоо ингэж байгаль дэлхийдээ ээлтэй хандаад байгаа юм бэ гэдгийг одоо гадны судлаачид маш их сонирхож судалдаг болчихлоо. Тэгэл угаасаа энэ чинь тав тодорхой юм шүү дээ. Дэлхий бол өнөөдөр экологизм гэдэг үзэл санааг бол хамгийн түрүүнд тавьж эхэллээ. Тэгээд тэр нь хаана вэ? Монголд л байж байгаа шүү дээ. Тэгэхээр бид бол тэр уламжилт зан үлийг бол ерөөсөө мэдж ойлгож хүлээж авах нөхөс зүгээр мэдхгүйгээр юм уу зүгээр өнөөдрийн нэг тийм ахуйн чанартай мөнгөний тооцоон дээр үнэлсэн тийм байдлаар бол шүүмжлэх нь буруу. Зүгээр мэдээж энэ зан үйлийг бол хит тавтгаар болон одоо бас ингэж буруу чиглэл бол хөгжүүлж болохгүй системтэй мэдлэг болсон. Тэгэхээр бид нар энэ уламжлалт мэдлэгээс сэргээгээд энэ маань угаасаа шинэ зохион өнөөдөр хүлээн зөвшөөрч байгаа. Бага угаар тайлагдж байгаа ийм л мэдлэг шүү дээ. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй ч нэг өдөр бол энэ монголчуудын энэ уул овоо тааж дахиад байгаа энэ зан үйлч нь бол угаасаа шинжлэх ухааны үндэслэлтэй байсан юм байна. Ийм байна гэдгийг бол шинжлэх ухаан гаргаж ирнэ. Тэрэнд бол би хязгаарч эргэлздэггүй. Энэ овоо таах зан үйл нь бол уламжлалж ирсэн байгаль орчин тэнгэр алтаа лус савдаг эм өв сургамал амьд бүхний бүгдийг хайрлаж хөндөтгэж одоо шүтэн дээдлж байгаа ийм хэлбэр орчин үеийн овоо тахлах шиг ирээд ингээд эсэн бусын найр наадам янз бүрийн болдгоо манай уранхай манайх наадам овооны бөх барилдах овооны мөрөөлдөх гэсэн хэлбэрүүд байна. Тэнгэр газар эерүү зөөлөн ган гачиггүй зуд зурхангүй байвал мал сүргийн цоо тэнэгэр малчин хүний сэтгэл ханагар байдаг. Малаас гаралтай олон зүйлийн эдээ ундааны нэг нь айраг бөгөөд түүнийг хөхүүрээр эсгэх аргыг монголчууд өв соёлын хэмжээнд хөгжүүлж чаджээ. За ерөнхийдөө айргийг зөв хөрөнгөөр сайхан эсгээд зөв хөрөнгөтэй айрыг сайхан байдаг. Хоёрдугаарт бүлэлт сайтай айрыг сайхан байдаг. Гол нь бүлэлт шүү л гэж хэлээ. Тийм. Гол нь ер нь 5,000-аас дээш. Одоо ч хүмүүс чинь цагаар бүлдэг болсон байна. Тэг ер нь 2 цаг болсон, 3 цаг болсон гэж ярьдаг юм байна. Үнэхээр цагаар бүлдэг бол 3 цагаас наашгүй бүлээрэл тий хэрвээ бүлж зүгээр тоолж бүлж байгаа бол 5,000-аас дээш бүлээрэл гэж байна. Хаврын цаг босронгооны зөөг дээр ингээ морин дээр одоо сэгсрээд дараа айрыг тий өөрөөр цаамыг өөрөөр нисэж айрыг болгодог. Тийм байна. Таргаар бас сэгдэг гэж байгаа. Таргаар гаргаж авдаг. Халах монголчууд гүүний сүүгээр, баруун монголчууд гүү болон үнэний сүүгээр, харин өмнөд монголчууд голдуу үнэний сүүгээр айргийг эсэгдэг байна. Тэгэл айраг гэдэг ундаа чинь хөрөнгөөрөө байдаг нэгдүгээрт, хоёрдугаарт ургамлаар малынхаа эдсэн ургамлаар тэр жилдээ сайхан өвс ургамал гарахын бол айраг сайхан л байгаад байна. Монгол багтай өмхий өвс шарилжтай бол айраг амархан гат орнуудаас хойш ногоо намтард нь тийм л байдаг. Айрагны хамгийн сайхан байлгах мөн чанар бол бүлэлт, хөрөнгө.
зуны айргийг бол нэг 6-аас 7,000 бүлгэд яг ерөн сайхан айрыг эсдэг, жимшсэн айрыг гардаг. Намрын айргийг нэг 3,000 бүлгэд бол нэг сайхан эсдэг. Айрны бүлэлт нь гэх юм бол айрыг хитрхи шингэн болчихно. Бүлэлт нь багасах юм бол одоо нөгөө эсэлтэн сулардаг ч юм уу тийм байдаг. Гүүний айраг нь манай хүн ардын 100 намрын өдөр тутмын хэрэгцээт эдээ ундаа болохоос гадна эмчилгээ сувилгааны чанартай бүтээгдэхүүн болдог. Айргийн бүтцэд 20 орчим амин хүчил байдгийн зэрэгцээ А, Б, С, Д амин дэм, кальц, фосфор, зис зэрэг эрдэс бодисоор баялаг юм. За гөхөөрийн айргуудад ард түмэнд гөхөөрийн айрг болон одоо агар хувингийн айрг сайхан айрг байсан. Сүүлийн үед пиавар савнууд ихсээд ерөнхийдөө залхуу мэйхтэй ороод юунд пиавар савнах айрг хурдан эсдэг гэдэг утгаараа залхуурлын шинжтэй болоод Монгол ёс заншил алдагдсан. Энэ алдагдлыг одоо бид бүхэн алдахгүй байхын тулд Монгол заншлуудаа хадгалж явахын тулд их зүтгэж явдаг хүн дээ. Айраг гэдэг ундаа чи ер нь тэгээд Монгол хүний дархлаа. Ер нь бол өвөлжин хаваржинган малан хариулаад малан төллүүлээл хөдөөнийхэн чинь хавар их төлдөж ядардаг шүү дээ. Наа цугаараа ядарчлаа гэвэл эндгэр рүү явдаггүй шүү дээ. Гүүгэн барил айрыг авгаал биеийнхэн дархлаар авчдаг. Тийм болохоор Монгол хүний ундаа айраг юм аа. Айраг нь зочинд үзүүлэх хүндлэл бөгөөд найрсгаар ухтах илэрлийн нэг билээ. Тиймдээ ч адуугүй бол айраггүй, айраггүй бол найраггүй хэмээх хэлцүг монголчуудын дунд дэлгэрчээ. Найрсаг зочломтгой монголчуудын бүтээсэн хөхүүрийн айраг эсгэх уламжлал холбогдох зан үйлийн өвийг ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2019 онд бүртгэн авсан юм.